Google Classroom цувралын 12 дугаар бичлэг. За багш маань бол одоо ингээд даалгавруудаа ингээд хийгээд явж байгаа. За тэгж байгаад ерөнхийдөө ингээд миний хийх одоо үнэлэх ёстой авсан шалгалтууд маань, үндэгээнүүд маань ер нь би ямар явж байгаа юм бэ гэдгийг харах одоо хэсэг хэрэгтэй. Хэрвээ бид надад grades руу орох юм бол хүүхэд маань ямар явж байгаа, сурагчид маань ямар явж байгаа гэдгийг бол харах бол харчиж байгаа. А багш өөрийнхөө ажлыг харахтаа бол энэ зүүн дэд болонд байгаа бүр өрмөн дээр дарах юм бол түүдүүгээд зэс байгаа. За энэ төдөө рүү орох юм бол ингээд үндсэн хоёр хэсэг байгаа. To review буюу одоо миний одоо ингээд харах ёстой. Reviewed буюу за одоо ингээд миний үзээд дууссан дүнгээ бүгднийг хүүхдүүдэд өгсөн одоо тэр юм одоо энд харагдаж байна гэсэн. За энэ бол all class гэж байна. Эндээс бол нэг классаар нь бас ингээд сонгоод хийж болно. За миний одоо new classroom гэдэг энэ класс төр байгаа. За тэгэхээр энэ хугацаатай үнэлгээ гэдэг бол одоо болцсон. Энийг reviewed гэдэг нөгөө тийшээ оруулчихъя. За энэ ч гэсэн болцсон. Энэ дээр одоо ингээд уусаа нэг л сурагчтай бүгдээр одоо graded гэдэг дүнгээ авцсан юм байна. Тэгэхээр одоо эдгээр ингээд асуудалгүй гэх юм бол одоо эдгээр бүгд ингээд нэг нэгээрээ ийшээ ингээд ороод байдаг байгаа. За харин сурагчийн хувьд ямар байх вэ гэхээр за сурагчийнхаа зэс рүү ороод за мөн л үүн дээр дараа төдөөгээд орох юм бол энэ байна. Хийх ёстой. Тэгээ багшийн өгсөн даалгаврууд за мөн сурагч олон юутай ангитай бол тэ эндээс аль нэгийнхэн гэдгийг ингээд сонгоод ингээд харчихна. За ингээд сайн байна. Багшийн өгсөн бүх даалгаврыг би бүгдийг hand in submit хийгээд явуулаад болцсон. За тэгэд хийсэн юмнууд нь бол одоо энэ ч харагдчихэв. Тэгээд энэ ч оноо бүгд одоо хийцэн байгаа болохоор бүгд одоо түнтэй байна. Хэрвээ багш үнэлээгүй байсан бол одоо энэ ч хараахан одоо not returned гэж одоо ингээд харагдана гэсэн үг. За тэрийг нийлүүлээ нэг дахиад шинээр үүсгээд assessment шинээр үүсгээд харъя. За энэ дээр нь дахиад шинэ assessment шинэ үнэлгээ нэмэгдлээ. За энэний категори нь болохоор за дунд шатны 100 оноотой топик нь за энийгээ сонгочихъя. За ингээд sign дарлаа. За тэгээд энэ сурагчийн төдөө рүү орох юм бол за энэ утсыг refresh хий. За assignment created гэж байна. За тэгэхээр сурагч нар одоо шинэ үнэлгээ гэдээ гараад ирлээ гэсэн үг. За тэгээд энэ үнэлгээгээ ингэж ороод за юмудаа ингэж хийгээд энэ ч байгаад байгаа юм хийгээд за mark as done гэх юм бол за ингэ ингэж явуулчих. За тэгээд буцаад төдөө рүүгээ орох юм бол за хийх юм бол байхгүй бүгдийг ингэж багш руугаа яагаад явуулсан. Одоо харин ийшээ ороод харах юм бол turned in хийцэн байна. Над ерөөсө буцаад энэ оноос нь дүн ирээгүй байх гэсэн үг. Харин багш буцаад өөрийнхөө төдөө рүүгээ орох юм бол энэ шинэ үнэлгээ гэж шинээр нэмэгдсэн байна. Нэг turned in байна. За энэ turned in дээр нь би дүнгийн үгүй. За ингээд дүн болсон байна. За control alt R enter. За ингээд хүүхд рүү return нэгээд онооны хувцсан. За ингээд хүүхд рүүгээ ороод харах юм бол за одоо turned in гэж харагдаж байна. За refresh хийгээд буюу control R дээр дараад харах юм бол за ингээд бүгдэн дээр нь оноонуудаа авсан байдалтай харагдаж байна.